Танаа нутагч тэгтээ их дулаахан юм аа энэ хаврал болчихсон юм шиг ийм сайхан дулаахан байна. Тэ манай энд чи ер нь өвөө чи намраараа өнгөрдөн шүү дээ. Тийм бай. Тэ. Монголын хамгийн дулаан цаг тэ. Өнтөө сайхан өвөл гэдэг чинь л энэ үстэй. Тий. Тэгээд одоо нялх төл төрчихсөн байна тийм ээ. Мал сүүж илэг сайтай байна. Оо сайтай цаг сайхан. Жогон дагах уу одоо энэ. Тэгээ. За чүү. Тэр эхийн нийлүүлмэр яг хөөш тэр хойно гүйчлээ гэрээд очих ухаал да. Хойно дорооноос үргээд исэн юм байна те. Сэнсгээр сайвар Хэtä холодон унадахо хөдөө орон нутгтаа мал ахуйгаа маллаад ингэж явж байгаад яаж яваад өнөөдөр одоо таныг зорж ирэх нэг шалтгаан бас таны тэр их сайхан хөгжимддэг, дуулдаг тэр юмнууд байна. Яаж яваад та бас энэ урлаг руу яваад орчих вэ? Оо яг энэ ер нь багадан бол энэ дуунд бол их дуртай хөгд байсан л да. Тэгээд яг тэр үед чинь нөгөө бас нөгөө нээх боломж олдохгүй яваад. Тэгээд нөгөө сүүлийн үед чи одоо ч нөгөө хүмүүс чинь бас олон сайхан янз бүрийн гарч ирсэн биш дууны одоо малчид дуулж байна, уяач дуулж байна. Тэгээд 2018 онд би нөгөө малчид дуулж өгнө гэдэг улсын уралдаанд бас хавар мал төлөө жоохон цаг муухан байсан. Тэгээ нөгөө манай эхнэр маань намайг явуулах гэсэн явуулсан. Тэгээ би яршиг мал төлөж явах. Тэгээ миний дуулдгийг бол манай нутгийнхан мэддэггүй байсан байхгүй. Тэгээ нөгөө ганц эхнэр мэдэн. Тэгээд эхнэр маань явуулах гэсэн явуулаад тэгээ би очиод уртын дуугаар ороод тэгээд би бас 3-4 дугаар шат хүртэл явсан. Тэгээд тэндээс бас урам ороод тэрнээс хойш бас хэдэн клип гаргаад бас дуулагдаагүй дуугалцоохон нутгийн бас уртын дуунууд тэгээд цомог гаргаад сум орон нутгийн маань бас ивент тэгээд дуусшгүй нэртэй тийм цомог хүртэл гаргасан байна. Тэгээд сая энэ өнгөрсөн намар бас бүхэн өргөнд нөгөө аймаг сумаас бүрдсэн нэг авиаслаг малчтаас бүрдсэн малчин заяа нэртэй тийм тоглолт бүхэн өргөнд хийлээ, оролцлоо. Тэгээд бас аялын тоглолтоор энэ дунд гуйн зүүн сум энэгээр бас жоохон явлаа. Тэгээд сая Уус аймгийн Ховод суманд бас дөнгөж он гаргаад тэнд нөгөө манай малчин заяа тоглож байсан нэг бүх хөгжим тоглодог миний нэг найз байсан. Хаста мундаг сайхан авьяа ястай. Бачил үгээд тэр хүн маань бас тоглолт ар дээр бурхан болчоо. Тэгээд тэдний нутагт очиж буйны тоглолт хийчихээ тэгээд ирсэн. Мөнгө төгрөгнөөс болно биш. Ядаар нэг авьяа саянкад ард түмэнтэй харуулах гэж. Тэгээд тэр ард түмний тэр сайхан алга ташаалтаас бас гоё энерги аваад хачин гоё юм билээ. Иймч тэмцээн, тиймч уралдаан, иймч тайлан тоглолт гээд явхаар таныг одоо их ойлгож дэмждэг хань ижил байгаа нь хамгийн том дэмжлэг шүү дээ тийм ээ. Хань ижил. Миний аав бол бас их томоотой, олонтой тийм сайхан хүн байсан. Тэгээ яг би бол яг ер нь нэг ил юмыг эрхэмлж явдیں۔ Яг хүн бол ер нь бас ийм заавал ийм олон авьяастай, заавал баян чинэлэг байх албагүй. Зүгээр ер нь жоохон хүн чанартай байх хэрэгтэй байх л гэж би боддог. Тэгээ аав маань яг ер нь биднийг бол одоо хулгай хийж болдгоо, худлаа хэлж болдгоо. Одоо одоо дээрэм хийж болохгүй одоо тэгээд бүх юм одоо нөгөө зөв буруу орлогоноос зөв гарлага гэж ярьдаг шүү дээ. Тэгэл одоо аав нь тэгж хүмүүжүүлсэн те тэгээд одоо тэрнийхээ бас айдлаар үр хөвгтэн тэгээд ерөнхийдөө нэг хэлж яриад би үр хөвгтээ ер нэг нуршаад юм хэлээд байдгүй. Ерөнхий нөгөө өөрийнхөө үйлдэлээрээ харуулдаг. Тэгээ манай ээж авч мөн тэгж байсан байдныг байгаа хахад.
묻은긴 수대에 누들에 동글도 보랄라 хархна санаж байна уу аваа буцаад ирнэ төвчэн зүудлээ буцаа нэг эргэж явнаа буцаа нэг эргэж явнаа мэрэгжлийн зураг авсан. Цомгийн зураг авсан. Миний ээжийн тэр бол ер нь за миний хүн ээж авах ачиг хариулдгүй юм гэсэн. За миний хүү бараг хариулчлаа та гэж хэлсэн. Ээж маань өнгөрөөд бас жил болоогүй хаалта. Гэхдээ ээж маань бараг миний хүү хариулчлаа та гэсэн. Тэгээд ер нь эцэг эхийгээ юм сайхан баярлуулж явсан даа. Тэр үндэ би бас харамсдаггүй. Би үр хөвгтэй тим юм аваадаг өндөр байшин өргөн дугуйтай жип аваадаг өндөр байшин бариадаг гэж тим хүсдэггүй юм байл. Хамгийн нэгдүгээрт үр хөвгтдээ эцэг эхийгээ ачиг багч гисэн хариулъя гэвэл хамгийн нэгдүгээрт хүн одоо эрүүл явах хэрэгтэй. Амьд явах хэрэгтэй, эрүүл явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь болж ивэл сайн явах хэрэгтэй. Тэгээд за яг сайн би үр хөвгтөө хэлдэг. За яг сайн явдаг юм аа гэд яг тэгээд муугаар л битгий дуудуулаарай л гэж хэлдэг дээ. Усны сохормины монгорох тосмаа үгэлэн санах юм төрсөн нутгаа 오자지 않자귀 에제 못험 오다 노타가민 학사라다 바히마 낯선의 남마라 갔다 이리힌 нарting의 잠이 말하다임다호 туханы минь толлоо хэтих тосмаа дурсан санах юм өссөн нутгаа ахин зовгохгүй эжэн бодхон алчилж очихоос хашраад байх юмаа насны наммар гатайрихээ нарting의 잠이 пархалымдахо яг би бол ер нь хөлөөрön гарсан хүүхд юм л. Тэ намайг ихэнгээдсэн тоход манай ээж аав нэг л адуутай байсан. Нэг л 1000 адуу хариулж ирсэн. Тэгээд ээж маань нөгөө тэр үед чинь одоо тоотоотой айдлынхад машин моцгол унахгүй шүү дээ. Тэгээд бүл хүчгэж олдохчгүй тэгээд хөрх юм. Тэгэл нөхөр сүүдэр нь мал зал туугаа явчихсан. Тэгээд нэг л адуутай тэр юу сууч малтай. Би одоо төрөх гэж байгаагаа твдэх тийм ирэх байдаг байсан. Тэгээ би бол ихэнгээдсэн тоход юм их одоо очсон хүүхд юм л. Нэг морноос ээж маань. Тэгээ төрөхөд нэг ер нь нэг 6-7 хоног дотор байхлаа очиж байсан. Тэгээд нэг хоёр ээж нь амьд байсан. Их баг их хоёр нь. Тэгээд одоо энэс одоо юу гарах вэ гэдсэн. Тэгээд би гарсан юм блэ. Тэгээ хөлөөрөө гарсан юм блэ. Тэгээ эмнэлэгт очиод яхад нэг эмчнэр
хүүхдээ өсгий цохууж байна гэдэг. Тэгээ би хөлөөрөө гарсан. Тэгээ ээж маань намайг тэгдэг байсан. Миний хүү босоогоор гарсан. Ер нь босоо явах байхаа гэдэг. Тэгдэг байсан. Тэгээ сүүлд ингээд одоо бүх салбарт амжилт гаргаад ингээд явж байхад миний хүү босоо явж байна. Босоогоор гарсан хөхөд босоо явж байна гэдэг байсан. Тэгээ яг хоо ер нь энэ ингээд сайхан явж явахад бол бас нэг бас хэд үндсэн тулгуур юм дээрээс хүн бас ингэж сайн явдаг байх. Нөгөө морь хүүхэд эзэн гурав нийлж байж хурдалдаг шиг бас нэг хэд үндсэн тулгуур юм дээрээс сайн явдаг байх гэж би боддог. Тэгээ хамгийн нэгдүгээр би ээж аавдаа бас баярлж явдаг. Тэгээ миний ээж аав яг одоо хулгай хийж луур дээр нь хийгээгүй өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрлөж одоо буян хийж явсны үндсэн дээрээс бас үр ачин нарт нь бас ийм сайхан буян шингэсэн болов гэж боддог. Тэгээд хоёрдугаарт нэг бас яг сайн хантай учирсных. Тэгээ гуравдугаарт нь бол бас өөрийн хичээж зүтгэл хөдөлмөр орж байгаа. Одоо маллаад 30 жил болж байна. Тэгээд энэ хооронд ч одоо бас олон жилийн юу үзүүлээ штэ. Нөгөө байгалийн ганцуудын бэрхшээл. Эдийг одоо ингээд даван туулаад маллал явж байна. Хотоо харлуулчаагүй тэгээд энэ малыг одоо өсгөөд маллах чинь бас их л хөдөлмөр орж байгаа л да. Тэгэл маллахын зэрэгцээ хажуугаар нь одоо энэ бүхэл юмыг одоо яаж амжуулж өгнө гэж хүн тэгдэжтэй гэж байна. Энэ бол ажлыг яаж амжуулж өгнө. Тэгэл яг өөрийн хобби болохоор тэгэл амжуулаад явж байгаа юм да. Яг тэгээ би нэг ер нь нэг алдар нэр хөөсөлдөөд ч юм уу ер нь нэг олонний танил од болох гээд яваад байгаа юм биш. Зүгээр яг маллахын зэрэгцээгээр энэ хоббинуудаа хөөгөөд явж байгаа. Тэгээ яг хүн өөрөө хобби дуртай юм аа хоббигаа бол хүн яаж ийг л амжуулж байгаа шүү дээ. Өөр барайгүй нь юу болсон бэ? Намтахгүй. За хөггүй ч юм уу. Болов. Аац мадаг. Хоёр мадаг явах. Гар тоолцож байна. Тоолцож байна. Энэ хөгжмүүдийг та жишээ хаана яаж сурав? Энэ одоо юу штэ нэг өөрийнхөө зүгээр сонсголоор л хөгжим энэ уртын дуу энэ бол нэг ч хүнээр заалах сайн байхгүй. Тэр нот бол мэдэхгүй зүгээр сонсголоороо бол ингээд бас өөрийнхөө хэмжээнд бол бас ямар л хөгжим аваад тоглолцдог штэ. Тэгээ би ч одоо Улаанбаатар хотод нэг 5-6 хоноо л тэгэл наашаа машины цонхоор ч өндөл зүйл явдаг юм штэ. Малаа харах гад нэг замын хажуугаар адуу мал хонь мал энэ төр хараад. Ер нь нэг сайхан морин дээр мордоод нэг уургаан бариад мордоод авахд бол ер нь бас нэг эр хүний ямар сэтгэл сэргэн шүү. Сайхан өөр мэдрэмж авдаг штэ. Surge khurasang dendo mogodong hartsrate horeng chiger ursan янцасан холон шиг дүүлсэн харагчгүй нүдтэй хамгэнгэрийн арчлоо сүсэлтэй хастамгатай харато ханэцний сургай сувшилтай харсулдэн хөхөлтэй атоо